Mamba Weekly News-ийг хүргэж байна. Энэ 7 хоногийн Mamba Weekly News-ээр та бүхэнд энэ 7 хоногт нээлттэйсэн онцлог 3 тоглоомыг хүргэх болно. Мөн Sony State of Play арга хэмжээ, Metal Gear Solid 4 зарлагдлаа. James Bond-ийн шинэ түүх, Ghost of Yoda-гийн шинэ DLC тоглоом, Project Windfalls, Horizon Hunters Gathering, John Wick-ийн шинэ тоглоомыг танилцуулах болно. Эхний танилцуулах энэ 7 хоногт нээлттэйсэн тоглоомудаас Reanimal-ыг онцолж байна. За энэхүү тоглоомын онцлог нь болохоор шинэхэн co-op төрлийн адал явдалтай аимшигын төрлийн тоглоом юм байна. За үйл явдал нь та алга болсон найзуудаа аврахын тулд тамиг тулж нэгэн цагт хэрэг гэж нэрлэдэг байсан газраасаа зугтах ёстой ах эгч дүүсийн дүр тоглоом. Тэг болон хуурай замаар баялагтаа та амьд үлдэхин тулд өөрийн ухаанаа ашиглан тамийн арал болон тэнийг зовоож буй харанхуй нууцаас зугтах ёстой болно. Энэ 7 хоногт нээлттэйсэн 2 дахь тоглоом нь болохоор Yakuza Kiwami 3 Dark Ties юм. За энэхүү тоглоом Yakuza 3 бүрэн шинжилсэн хувилбар буюу ремейк юм байна. За 3 дахь тоглоомоор Romeo is a Dead Man нэртэй шинэхэн тоглоомыг танилцуулж байна. Алдарт хөгжүүлэгч Saz 51-ийн бүтээсэн өрмөц зурагтай нэг гарын тоглоомыг та бүхэн танилцуулж байна. Энэ 7 хоногийн 2 дахь мэдээгээр Sony-гийн State of Play арга хэмжээг онцолж байна. За 2 сарын 12-нд болсон Sony-гийн ээлжид State of Play арга хэмжээнд хэд хэдэн том төслүүд танилцуулагдсан. За үүний дотор God of War эхний 3 ангийн ремейк хийгдэж байгаа нь хамгийн их шуугиан тарьж байна. Your son has returned. Энэ 7 хоногийн 3 дахь мэдээлэл нь болохоор Metal Gear Solid Master Collection Volume 2 зарлагдлаа. Удаан хугацаанд хүлээлгсэн Metal Gear Solid-ийн дараагийн цуглуулга болох Volume 2-д Metal Gear Solid 4 Guns of the Patriots багцнхүү цуглуулга нь анх удаага PlayStation 3-аас хойш PlayStation 5 дээр анх удаага гарч байна. Энэ 7 хоногийн 4 дахь мэдээ хүргэж байна. За дөрөх мэдээллээр James Bond-ийн шинэ түүхийг харуулсан тоглоом танилцуулж байна. IO Interactive бүтээдэг James Bond-ийн дараагийн цуврал болохоор залуу насны түүхийг өгүүлсэн 007 First Light тоглоомын түүхийг харуулсан шинэ трейлерыг танилцууллаа. Тоглоом Исланд улсад өрнөх бөгөөд 2026 онд багтаж гарах төлөвлөгөөтэй байгаа юм. За ийхүү трейлерыг бүгдээ хамтдаа үзцгээе. Bond is immature and reckless. He's a bad influence on the other recruits who inexplicably fall victim to his charm. Look, I know where this is going. Do you mind telling me why I'm here? I would like you to join His Majesty's Secret Service. You what? I know all about your exploits in Iceland. I strongly believe that there is a need for such heart and intuition in modern spycraft. That's the very reason I'm bringing back the Double O's. Need I state the obvious? He is not ready. James, the service is over. You're a rare breed, Bond. I should be interested to see what you do next. 009 will employ every manner of subterfuge to avoid capture. Try not to draw attention to yourself. Me? Housekeeping, I presume? You seem the kind of guy who knows what he likes. So you won't do anything stupid. Of course not. I'm not an idiot. Agents of Энэ 7 хоногийн 5 дахь мэдээ болохоор Ghost of Yoda-гийн шинэ DLC буюу Legends танилцуулж байна. За Ghost of Tsushima-гийн үргэлжил болох Ghost of Yoda тоглоомын хамтарч тоглох буюу
Co-op төрлийн Legends DLC аль бие усаар зарлагдлаа. Энэхүү DLC нь 2026 оны 3 сарын 10 PlayStation 5 дээр гарах юм байна. Нэг сонирхолтой онцлог нь болохоор үндсэн тоглоомыг худалдаж авсан тоглогч нар энэхүү DLC-г үнэгүй ашиглах боломжтой юм байна. We're cut down. Nothing can stop the true warrior from vengeance, not even death. Энэ 7 хоногийн 6 дахь мэдээгээр Windless тоглоомыг танилцуулж байна. Энэ Project Windless нэрээр танигдсан Солонгосын алдарт уран зохиолоос сэтэлсэн тоглоомын аль бие усны трейлер цацагдлаа. Энэхүү тоглоомын онцлог нь болохоор Солонгосын The Bird That Drinks Tears хэмээх романоос сэтэлсэн 3А ангиллын нээлттэй ертөнц бүхий RPG тоглоом юм байна. За ингээд бүгдээрээ трейлертэйгээ танилццгаая. Born of a goddess, you filthy creatures, faithless, soulless, unclean. This world was never yours to keep. How dare you stand in the way of purity, little king? Энэ 7 хоногийн 7 дахь мэдээгээр Horizon Hunters Gathering тоглоомыг танилцуулж байна. Horizon зурлын цоошин анги болох Horizon Hunters Gathering-ийн аль бие усаар танилцуулж байна. Энэхүү тоглоом нь Monster Hunter загварын 3 тоглогч хамтран тоглох co-op төрлийн тоглоом юм байна. Энэхүү тоглоомн дээр тоглогч нар өөрийн гэсэн онцлог чадвар зэвсэгтэй Hunters буюу анчтаас сонгон тоглох бөгөөд робот магсуудыг багийн ажиллагаагаар ангуйчлана. Үндсэн тоглоомуудаас ялгагдах нэг онцлог нь болохоор илүү хөөгөлтэй киноны хэв шинжийг агуулсан зурагтай юм байна. Одоогоор нээлтийн тов нь зарлагдаагүй боловч 2 сарын сүүлээр туршилтын бета хөлбөрүүд гарах юм байна. За энэхүү трейлер үзцгээе. The old world came machines. For ages, they were the guardians of the natural world. And they turned against us. Now, they're getting deadlier by the day.
across the land. People are dying. That's why our leader gave me this command. We have to fight back. And to do that, we need a team. Soldiers who always hold the line. And mercenaries who may have crossed it now and then. Infiltrators who hide in the dark. And champions who shine in the light. Upstarts whose stories are just beginning. And legends looking for one last shot. The last line of defense for those who need it most. Made up of the greatest hunters in the land. This is Hunter's Gathering. За сүүлийн мэдээгээр Джон Уикийн фэнүүд зориулж байна. За олон жил яригдсан Джон Уикийн өндөр төсөвт тоглоом эцэст нь аль бие усаар зарлагдлаа. За энэхүү тоглоомын хөгжүүлэгч нь Saber Interactive Studio Lionsgate-тэй хамтран бүтээж байгаа юм байна. За тоглоомын нэг онцлог нь болохоор илүү залуу үеийг харуулсан Impossible Task буюу зодог тайлхаас өмнөх үеийн түүхийг өгүүлэх юм байна. Киноны найруулагч болох Chad болон Keanu Reeves хөгжүүлэлтийн явцад зөвлөхөр ажиллаж байсан. Улааны систем нь кинон дээрх шиг Gunfu стилийг боддоор мэдрүүлэх third person тоглоом байгаа юм. A man with your skill set must be able to move unconstrained, unrestricted. He must be versatile, capable, adaptable. He must be grounded, stable, constant. I believe you are ready, sir. Yeah. Өнөөдрийн Mamba Weekly News та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Лайк болон комент үлдээгээрэй. Мөн subscribe хийхээ мартав. Дараагийн дугаараар уулзлаа баяртай.